Сайн байцгаана уу? Өнөөдөр Carlo Rovelli-гийн Order of Time буюу цаг хугацаа оршдоггүй гэсэн энэ номыг санал болгохоор ирсэн байна. За гарчгаасаа ч гэсэн айгүй сонирхол татж байгаа гэж бодож байна. Миний уншдаг төрлөөс баг зэрэг өөр ном боловч за маш сонирхолтой уншихад маш таатай зохиол байсан учраас би та бүхэнд ярьж өгөнгөө санал болгохоор бэлдсэн байгаа. За Order of Time буюу цаг хугацаа оршдоггүй ном бол энэ зохиолчийн анхны ном биш. Энэ хүн дэлхийн топ 100 сэтгэгчдийн нэгт ордог. Тэгээд зөвхөн физикчээс гадна болохоор маш мундаг зохиолч хүн байгаа. Анх 2014 он Seven Brief Lessons on Physics гэсэн ном нь дэлхийн олон оронд бестселлер болж байсан. Түүний дараа гарсан энэхүү ном нь бас монгол хэл дээр цаг хугацаа оршдоггүй гэж ингэж орчуулагдаж гарсан байгаа. За тэгээд онцлог нь угаасаа та бүхэн харж байгаа сэдв нь цаг хугацааны тухай. Цаг хугацааны ойлголтыг биднэрт физикч хүн илүү гоё амьдралд ойр хэлбэрээр тайлбарлаж өгсөн гэж ойлгож болно. За тэгээ зохиолчийн маань онцлог нь надад бол энэхүү номыг уншихад зөвхөн физикчээс гадна энэ сэдвийн хүрээнд философи, уран зохиол, шүлэг яруу найраг, хүний оюун санаа болон сэтгэл хөдлөл бүгдийг цаг хугацаатай холбож бичсэн нь бол маш их таалагдсан байгаа. Тэгээд энэ номын тайлбар нь болохоор одоо цаг хугацаа оршдоггүй гэж яагаад нэрсэн бэ гэхээр агуулгаасаа гарна. Бид нэр энэ номыг уншихын тулд та одоо бодож байгаа цаг хугацаа гэдэг ойлголтоо түр хойш тавьж агаад тархинда шив шинээр хүлээж аваад энэ номыг уншвал айгүй сонирхолтой санагдсан. Яагаад гэх юм бол бидний одоо төсөөлдөг те өнгөрсөн одоо ирээдүй гэсэн цаг хугацааг огт байхгүй буюу бидний одоо яг төсөөлдөг цаг хугацаа бол бодит оршдог зүйл биш. Бид нар өөрсдөө оюун санаандаа сэтгэж гаргасан гэдгийг маш нарийн тайлбарлсан байдаг. Тэгээ би энэ тайлбарыг илүү дэлгэрэнгүй та бүхэнд тайлбарлаж өгөхөөр бэлдсэн байгаа. Time is about losing things or about opening new spaces. In both cases it's emotional. Our life is finite in time. We're always confronting this finiteness. За юуны төрөнд би та бүхнийг цаг хугацааны тухай мэддэг бүх зүйлээ төр март гэж зөвлөе. Тэгэхээр эртний философт бол цаг хугацааг өөрчлөлттэй холбоод утгыг нь үйл явцтай холбож тайлбарладаг байсан. Харин орчин үеийн физикт болохоор цаг хугацааг орон зайтай холбож тайлбарлах болсон. За Эйнштейн зэрэг эрдэмтэд бол энэ онолыг хөгжүүлсэн байдаг. За философийн хувьд Аристотель эхлээд цаг хугацааг өөрчлөлтийг хэмжих хэрэгсэл гэж үздэг байсан. Энэ нь ч одоо түүний философийн үндсэн ойлголт байсан. Харин Эйнштейн болохоор цаг хугацааг орон зайтай нэгтгэж тэдгээрийг хоорондоо холбоотой физик үзэгдлүүд гэж тодорхойлсон байдаг. Эйнштейний онол нь таталцлын хүч, хурд зэрэг хүчин зүйлсээс шалтгаалж цаг хугацаа хэрхэн өөрчлөгддгийг тайлбарласан байдаг. За үүнийг эхлээд Rovelli болохоор Эйнштейний харьцангуй онолоор дамжуулаад цаг хугацаа яг нэг зэрэг оршдог гэдэг ойлголтыг бол устган тайлбарлаж өгнө. Өөрөөр хэлэх юм бол яг энэ орчлонг бүхэлдэн хамарсан одоо цаг байхгүй гэдгийг бидэрт бичиж тайлбарлсан байдаг. Гэтэ бодит байдал дээр яг ингэж мэдэрч бид нар чаддгүй гэвэл үгүй шүү дээ тий. Өнгөрснийг санаад байгаа хэрнийг бид нар ирээдүг мэдэж чадахгүй. Бид нар хөвшөрж байгаа боловч эргээд залуужахгүй тэгээ хагарсан юм буцаж нийлэхгүй ч гэдэг юм уу те цаг хугацааг бол ингээ урсгал мэтэл мэдэрдэг гэтэл үгүй юм байна. Үүнийх нь одоо нууц нь болохоор энтропи гэж Carlo Rovelli хэлдэг. Тэгэхээр дулааны 2 дугаар хуулиар бол хаалттай системийн энтропи цаг хугацааны явцад үргэлж нэмэгддэг гэсэн онол байдсан байна. Энтропи гэдэг нь болохоор ямар нэг системийн эмх замраагүй байдлын түвшнийг хэмждэг ойлголт гэж ойлгож болно. За орчлонгийн эхлэл буюу их тесрэлтийн дараа байдал маш өндөр зохион байгуулалттай байсан нь болохоор энтропи бага байсан учраас эмх цэгцтэй эхлэл мэт одоо бидэрт санагддгийм байна л да. Тийм учраас энтропи бага байсан учраас өнгөрснийг эргэн дурсахад илүү тодорхой цэгцтэй санагддаг юм байна л да. Яагаад гэвэл ой санамж маань бага энтропитэй тэр үеийн мэдээллийг илүү сайн хадгалж авч үлдсэн гэсэн үг. Харин цаг хугацаа өнгөрхийн хэрээр хаалттай системүүд илүү эмх замбраагүй төлөв рүү шилжээд за энэ нь болохоор юмс илүү эмх замбраагүй буюу энтропи нэмэгдэх хандлага юм байна л да. Нөгөө нэг шил хагарчаад буцаж нийлдэггүй бидний хөгшөрж байгаа шалтгаан бол одоо энэ юмс илүү эмх замбраагүй буюу энтропи нэмэгдээд байгаа учраас бид нэр цаг хугацааг нэг урсгалд урсж байгаа юм шиг одоо мэдрээд байгаа шалтгаан нь энэ байх нэ. Тэгэхээр физикийн хамгийн одоо гүн төвшөнд ч гэсэндээ цаг хугацаа огт байхгүй гэдгийг болохоор Carlo Rovelli өөрийнхөө судалдаг салбар болох квантум физикийн
quantum gravity гэдэг онолыг тайлбарлан гэдгийг онолыг ашиглан тайлбарлаж өгдөг. За энэ онолд болохоор орон зай цаг хугацаа хоёр болохоор хоёулаа бидний боддог шиг нэгэн хавтгаад оршоод байгаа биш. Харин эсрэгээрээ маш олон жижиг атом шиг салбарлсан хэсгүүдээс бүрдсэн сүлжээ гэж тайлбарлаж өгдөг. Бодит байдал бол цаг хугацааны одоо урсгал дотор өрнөж байгаа кино шиг одоо үйл явц биш. Харин харилцан одоо холбогдсон үйл явдлуудын том дүр зураг гэж ойлгож болно. Бидний мэдэрдэг цаг хугацаа гэдэг зүйл болохоор энэ үйл явдлыг яг өөрсдийн тархиндаа л дунджилж одоо гаргаж ирсэн хоёрдогчин чанартай гэж ойлгож болно. Одоо өндөр ашигласан жишээ нь гэх юм бол бид нэр халуун хүтэнгээ температур мэдэрдэ штэ тий. Тэр болохоор одоо яг нэг ширхэг молекул төр байдгүй штэ тий. Нэг ширхэг молекулд халуун биш, хүтэн биш температур байдгүй. Харин олон сая тэрбум молекулууд хамтдаа нийлээд температур гэдэг ойлголт гарч ирдэг. Цаг хугацаа болохоор энэтэй яг адилхан суурь төвшөндөө огт байхгүй. Харин олон үйл явдлын дараа уялдаа холбоосоос шинээр ургаж гарч ирдэг зүйл гэсэн үг. Тэгэхээр яг одоо цаг гэдэг байхгүй гэдгийг дахин одоо энэ хэсэгтээ онцлсан байдаг. Тэгэхээр ерөнхийдөө бол физикийн шинжлэх ухааны үүднээс хэлэх юм бол өнгөрсөн болон ирээдүй бол зэрэг оршдог бөгөөд одоо бидний мэдэрдэг урсгал бол харин бидний тархиндаа зохиорсон түүх гэж ойлгож болно. За ингээд энийг уншихын хэрээр надад бас олон асуултууд мэдээж төрсөн. Хэрвээ цаг хугацаа өнгөрсөн ирээдүй хоёр зэрэг оршоод яг одоо цаг байхгүй юм бол бидний дурсамж, бидний түүх, ер нь дэлхийн түүх гэдэг чинь тэгээд байгаа зүйл юм уу зэрэг асуулт бол ялтчгүй урган гарч ирнэ. Та бүхэнд ч гэсэн тэгж төрсөн байх гэж бодож байна. Харин Ravelli үүнийг тайлбарлахдаа болохоор тэр өөрчлөлтүүд болохоор бодит, харин цаг хугацаа болохоор тэр өөрчлөлтүүдийг хэмжих гээд байгаа бидний арга хэрэгсэл болж таарж байгаа юм. Тэгэхээр одоо ингээд цаг хугацаа суурь төвшөндөө байхгүй. Гэхдээ бид нар яагаад энийг маш бодитоор мэдэрч чаддаг вэ гэх юм бол Ravelli энийг маш энгийн бөгөөд сонирхолтой аргаар тайлбарлсан. За цаг хугацаа гэдэг зүйл болохоор орчлон ертөнцид үүгдсэн ойлголт биш. Харин хүн төрлөختөн ертөнцийг хэрхэн хардгаасаа хамаарч бий болгосон хийсвэр хэрэгсэл болж таарч байгаа юм. Бид нар болохоор орчлонгийн ингээд орчлон ертөнцийн бүх мэдээллийг бүрэн харж, бүрэн сэтгэж тооцож чаддгүй шүү дээ. Жишээлх юм бол газрын зургийг бид нар жижиг масштабаар ингээд томоор харж чаддаг ч гэсэндээ яг газрын зургийг бодит хэрэглээг ашиглах юм бол ямарваа нэгэн тодорхой цэг дээр өөрсдийнхөө байгаа газрыг аваачиж тавьж байгаа тэр газрын зургийг ашиглаж чаддаг те. Яг тэрнтэй адилхан бидний цаг хугацаа гэдэг ойлголтыг гаргаж ирж тавьж агаад ертөнцийн одоо энэ үйл явцын өөрчлөлтүүдийг бид нар мэдэрч чаддгаа гэж одоо ингэж ойлгож болох нэ. За тэгэхээр энэхүү цогц санааг бол Ravelli маш олон философийн жишээ, уран зохиолын жишээ ашиглан баяжуулж шинжлэх ухааныг дэндүү юм уран яруу тайлбарлаж чадсан байсан. Энэ бол маш тийм шинэлэг мэдрэмжийг төрүүлж чадсан ийм ном байлаа. За ингээд Карло Ravelli маань бидний уламжлалт сэтгэдэг цаг хугацаа гэдэг ойлголтыг улам одоо юм нэгт нэм байж хамбааруулж шинэ төвшөнд ойлголт авчирсан гэж би бол итгэж байна. Тэгээд энэ номыг та заавал өөрийн биеэр дахин уншиж ойлгол зүгээр санагдсан. Би бас нэг удаа уншаад шууд ойлгохоор биш хэдий одоо Карло Ravelli маань шинжлэх ухааныг философитой хамт, уран зохиолтой хамт ингээд нотолж биднэрт харуулж байгаа ч гэсэндээ өөрийн биеэр дахин уншиж бас ойлгох ойлголтууд айгүй их байгаа юм шиг энэ ном санагдсан. Тийм учраас та бүхэн номыг уншиж үзээрэй гэж зөвлөж байна. За тэгээд анхаарал тавьсанд баярлалаа. Миний бусад бичлэгийг үзхийг хүсэх юм бол миний YouTube сувгаар зочлоод үзээрэй. Баяртай.